нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн тэргийн үзэгчтэй хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар агаарын бүх хурлын асуудалд улсын хурлаас боловсруулж буй шийдлүүдийн талаар улсын хурлын гишүүн жаргалантай ярилцах болно. Хар хайрцаг. За сайн байна уу? Юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Ярилцлага 2025 оны төсвийн талаар эхлүүлье гэж бодож байна. Таны бодлоор 25 оны одоо энэ төсвийг тодтогох шаардлагатай юу? Ялангуяа одоо сүүлийн олон улсад гарсан геополитикийн асуудлууд, тарифын асуудал байна. Мөн дээрээс нь ихний улиралд гарсан төсвийн орлого бүрдүүлэлтийн асуудлууд ч бас байх шиг байна. Та энэ дээр юу гэж бодож байгаа? За энэ их оролцсон бол намрын чуулганаар улсын төсвийг баг 4 удаа авч хэлцтэй. Тэгээд яг тухайд бол бид нар бүгдээ л хэлжсэн. Ер нь энэ төсөв бол маш хөөсрөлтөд орж ирж байна. Орлогын төсөөллүүд чинь бол одоо үнэ барих юм уу гэдэг шүүмжлэлийг бол тухайд бид бүхэн бол маш их хэмжээгээр тавьж ирсэн. За тэгээд яг тухайд яригдсан зүйлүүд бол төрөвчөөс бас биелэлээ олжлаа л та. Яг 25 оны 2 дугаар сарын байдлаар засгийн газраас өгсөн мэдээлэлээр жишээлх юм бол төсвийн орлого 23% буурсан гэсэн мэдээлэл байгаа байхгүй. Гэхдээ яг бас сайн тал нь гэх юм бол манай түүхийн эдийн экспортын биед хэмжээнүүд бол бас төдийлөн буураагүй. Тэгээ яг нүүрсний үн бол хяналттай байгаа тий. Гэхдээ яг нөгөө талаас бол яг зэсийн баяжмлын биед хэмжээ бол бас нэмэгдэж байгаа. Одоо оюутлын гүний урах ашиглалтанд орсны бас гавьяа гарч ирж шүү дээ. Тэгээ зэс алтны үн бол бас өсөх хандлагатай байгаа гэх мэтчлэн бас яг давуу талууд бол байна. Тий эдийн засагт бол гэлээдхтэй бол бид бол өнгөрсөн хугацаанд ялангуяа оюутны засгийн газар бол одоо 5 дахь жилдээ ажиллаж байгаа ерөнхий сайд тийм ээ. Тэгээд анх ерөнхий сайдын ажлаа авч явах үед бол бас харьцангуй гадаад зах зээлийн нөхцөл байдал бол эерэг байлаа тийм ээ. Одоо нүүрс бол бас сайтай байлаа. Тэгэхээр яг тэр үеийнхээ сэтгэлгээнээс гарахгүй байна уу да гэсэн нэг тийм бодол орж ирж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр одоо ингээд орлого нэмэгдээд байх юм шиг тийм ээ. Түүхийн үеийн одоо үн өсөд байх юм шиг яг тэр мэдрэмжээр одоо бүх асуудалд хандаад төсвийн орлого ямагт төсөлттэй байх юм шиг. Гэтэл Монголын эдийн засаг бол юм жижиг нээлттэй эдийн засаг байж байгаа. Бид бол түүхийн эдийн үнээс маш их хамааралтай. Тэгээ түүхийн эдийн зах зээл чинь бол одоо өнөөдрийн үсэд байгаа тэр геополитикийн гэхээсээ илүү угаасаа зах зээлийн нэг мөчлөгөөр явдаг зах зээл тийм ээ. Тэгэхээр үн өсөх цаг үе байна. Үн бас буурах цаг үе байна. Тэгэхээр тэр болгон дээр бид нар маш мэдрэмжтэй төсөв мөнгөний бодлогоо удирдах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ удаад бол одоо засгийн газар бол одоо яг орлого буурах хандлагатай байна гингүүтээ орлогоо нэмэгдүүлэх янз бүрийн арга сүүгчлэл тэгэл тэр болгоныгоо одоо улсын хурал руу хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт маягаар оруулж ирээд ч гэдэг юм уу. Яг тэр нөгөө зах зээлийн мөчлөгөө бас төдийлөн харж чадахгүй байна уу да гэсэн нэг тийм санаа зовнил бол байгаа. Тэгэхээр магадгүй бид бол одоо нүүрсний үн богино хугацаанд ч юм уу дунд хугацаанд юм уналттай байх цаг үед бол бүсэж хангалах гэдэг юм уу те. Зарим одоо нөгөө томоохон зарцуулалтуудаа бас эргэж харах тийм нөхцөл байдал үүсээд байгаа бол байж болцсохгүй. Тэгэхээр магадгүй тэрэндээ эртгэн бэлдээд одоо юу тийм төсвийн нөхцөл хийгээд явах нь бол бас зүг гэж харж байгаа. За та бол бас өчигдөр энэ 7 хоногт болсон байнгын хорооны хурлаар өнгөрсөн 2 сард болж өнгөрсөн одоо утааны сонсголын асуудлуудыг одоо ярилцаж шийдэж улсын хурлын тогтоолын төсөл одоо боловсруулж байгаа гэж тийм мэдээ бол харсан. Тэгэхээр бас энэ талаар мэдээлэл өгвөл. За энэ их хурал бол одоо 80 гаруй шинэ гишүүнтэй. Тэгээ бүгд бас тодорхой хэмжээний бас нэг юм өөрчлөлт хийчихсэн гэсэн бас бодол ирмэлцэлтэй. Тийм олонлог бүрдсэн гэж харж байгаа. Тэр утгаараа ч тэр он удаан жил одоо ужирсан хэд хэдэн томоохон асуудал шүү дээ. Хүмүүсийн амьдралын чанарт өдөр тутам нөлөөлж байгаа. За тэрний бол одоо тэргүй ирэмбэнд бол энэ Улаанбаатарын төдийгүй одоо орон нутгийн аймгийн төвүүдийн агаарын бохирдлын асуудал гэж байгаа тийм. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас дөрвтэй өөрчлөлт хийя. Богино хугацаанд ерөөсөө шийдэл олъё. Яг л энэ чинь бол нэг тийм шийдэлгүй асуудал биш байхгүй. Тэгээд дэлхийд дахинаар одоо янз бүрийн асуудлуудтай тулгарч ирсэн энэ огцом хотжилт энэ төр чинь бол угаасаа л ийм зүйл дагуулдаг. Гэхдээ бол одоо ингээд орчин цаг технологиос хөгжөөд байна. Тэгээд бид нар ч гэсэндээ одоо 20 гаруй жилийн асуудлыг хилцэж ийн ингээд олон нийтийн байгууллагууд иргэний нийгмийнхэн бол маш их тийм тооцоо судалгаатай болсон байна тийм. Тэгэхээр энэ 3 жилдээ багтаагаад одоо үлдсэн 3 жилдээ багтаагаад энэ асуудлыг дөрвтөө шийдье гэсэн юм хүсэл эрмэлзэл итгэл үнэмшил их хурал талтай бол байна гэж харагдав. Тэр итгэл үнэмшлийг ерөөсөө одоо нийгмээрээ бас бий болгоё.
Тэгээ нэг ялангуяа одоо жишээл сая утааны сонсголын үеэр одоо асуудал хариуцж ийсэн дарга нар гэдэг юм уу тий. Бас тийм итгэл өмчлөх болсон байгаа айгу олон хүмүүс байгаа дээ л та. За энэ утаа гэж ярьж л ядгийн төсөв тавьдгийн тий. Тэр нь тэгэл одоо юу гэдгийг авилгын үндэс олдогч гэдэг юм уу тий. Нэг тийм хөвшмөл ойлголтуудтай болсон. Ерөөсөө энэ асуудлыг барьж байгаа шийдье гэсэн тийм одоо хүсэл зориг алга байна гэж хараад байна. Тэгэхээр тэрийг бид нар ерөөс томьёолчихё. Тэгээ усын хурал нь болохоор улс төрийн манлайлал үзүүлээд явъя гэдэг эхний нэг юм зорилт байгаа да. Тэрийг яаж томьёолох вэ гэхлээр таны дурдсан тэр тогтоолын төсөлд бол ингэж оруулж ирж байгаа. Энэ ямар учиртай тогтоол вэ гэхлээр энэ сонсголын үр дүнгээр улсын хурлаас засгийн газарт одоо чиглэл өгөх тогтоолын төсөл яваад байгаа л да. Тэгээ тэн дээр нэг номерт болохоор за 3 жилийн хугацаанд агаарын бохирдлын хувь хэмжээг Монгол улсын стандартад нийцүүлэх зорилт дэвшүүлж ажиллахыг даалгаж байгаа. 3 жилийн дотор. 3 жилийн дотор. За энэ бол тэгээд бид бол өнгөрсөн хугацаанд бол бас маш олон одоо салбарын бөгөөд бусад оролцогч нартай уулзсан. Тэгээд бас нэг тийм дааж давшгүй ажил бас биш байгаа даа тийм ээ. Улаанбаатарын одоо 200 мянган гэр хорооллын айл өрхүүд байж байгаа. Тэгэхээр энэ 200 мянган айлын асуудлыг 3 жилийн дотор бол одоо цахилгаанаар ч гэдэг юм уу тий одоо бусад сэргээгдэгч мөчөрч гэдэг юм уу бусад байдлаар дулаалгаарч гэдэг юм уу дулааны асуудлыг шийдэх боломжтой гэж хараад байна. Нэгт хоёрт ямар асуудлыг бас дэвшүүлж ийн вэ гэхлээр за ер нь өнгөрсөн хугацаанд бид нар 20 жилийн хугацаанд энэ утаатай ямар нэгэн аргаар тэмцэхийг зорилоо. Тэг тоолондоо нөгөө утааг бууруулна гэдэг томьёоллоор тий дахиад нөгөө утаа ялгаруулдаг зүйл рүү хөрөнгө оруулалт хийгээд идэв. Төсвийн мөнгө зараад идэв. Тий. Тэгэхээр ч одоо сая бол нөгөө сонсголоор нэг юм шинэ афоризм гарлаа шүү дээ. За юм түлжилээвэл утаа гарна гэдэг шиг тий. Тэгэхээр тэрнээсээ татгалзъя. Тий одоо нэг хэсэг төслийн 100 гэж ярьсан. Тэгэл сайжруулсан түлш гэж ярьсан тий. Тэгэл яндан байгаа л бол юм түлжилээвэл утаа гарахаас цааш бид нар энэ бууруулна гэдэг агуулгаар одоо утаа гаргадаг утааны их үүсвэрлүү санхүүжилт хийгээд байх тоолонд яг үндсэн асуудалтайгаа ерөөсөө нүүр тулахгүй байна. Үндсэн асуудал чинь бол нөгөө яндангуй болох асуудал шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ цаашид төсвийн хөрөнгөөр ерөөсөө энэ нөгөө утааны их үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх гэсэн одоо бас чиглэлийг тогтоолоор өгье. Тэгэхээр энэ дээр бол судалгаагаар харахад Улаанбаатар хотын дэдэг одоо Монгол улсын агаарын бохирдлын одоо 55.6% нь гэр хорооллын яндан тий буюу одоо зарим тохиолдолд нөөц сайжруулсан түлш 12% нь бол цахилгаан дулааны станцууд 20% нь автомашин гэж харж байгаа шүү. Тэгэхээр таны ярьж байгаагаар бол яндан болон зуух түлшинд мөн дээрэс нь одоо стандартын бус гэдэг юм уу эсвэл хит хямд чанаргүй тээврийн хэрэгслийн түлш. Тэгээд дээрэс нь магадгүй одоо юу эрчим хүчний их усруу одоо буюу одоо манай станцуудад гэсэн үг болж шүү дээ тийм ээ. Ийшээгээ одоо татаасаа багсгая гэсэн. Тий. Яг нь эхний ээлжинд бол бас ингэж хармаар байгаа даа. Угаасаа утаа гэдэг чинь айгүй тийм олон хувьсгчтэй гэдэг шиг асуудал байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо жишээл таны дурдсанчлаа одоо их усэр нь юу вэ гингүүд ингээл зөвхөн одоо гэр хорооллын яндангуудаас гадна машин энтергээл ороод ирнэ тий. Тэгээ өмнөх одоо жишээлбэл улсын хурлаас ч тэр засгийн газраас ч тэр одоо баталж исэн хууль тогтоомж үндэсний хөтөлбөрүүдийг харахаар нэгэн зэрэг ингээл нэг бүгднгийн шийдэх гэдэг. Тэ. Тэгэл одоо ингээд нэг гэр хороолт бол ингэн тэ машиныг бол ингэн тэ одоо цахилгаан станцууд эсвэл одоо нөгөө нэг том уурын зуухуд биш тэ эдрийг ингэн нэтэргээл нөгөө нэг бүх юмыг нэг юм руу овоолоод тэ тэнгууд нөгөө олон хувьсгч дунд чи яг ингээд үндсэн асуудлууд чинь бас магадгүй орхитоод байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ удаагийн бас яг ерөнхий хяналтын сонсголын бас гол чиглэл чинь бол яг л нөгөө гэр хорооллын агаарын бохирдлын их үүсвэрлүү чиглэсэн байсан шүү дээ. Тэ одоо яг дэргэд бас гэртээ угаартж байна ч гэдэг юм уу тэ. Яг тэр одоо гэр хорооллын утаатай холбоотой асуудал. Тэгэхээр энэ удаадаа зүгээр яг гэр хорооллын утааныхаа хүрээнд асуудал аваад үзчихээ. Тэр чинь одоо 50-60% нийт одоо их үүсвэрийн. Тэнгүүд 50-60% чинь бол огцом буулгачхад дараагийн удаагийн одоо юу гэдгийг машины асуудал дээр төгжрөл дээр яах юм ч гэдэг юм. Тэргээд бид нар асуудлуудаа бас ингээд нэг жижиглээд тэ тэгээд ирэмблээд тэнгүүтээ за тэгээд ингээд ийм альва асуудлыг бүр нэг юм ойлгомжтой болгоод ирэхгүй бол яг өнгөрсөн хугацаанд батлагдчихсэн тэр бүх одоо хөтөлбөрүүд тогтоол энтрийн зүйлийг хараад байхад одоо нэгэн зэрэг л маш олон зүйлийг шийдэх гэдэг.
Тэнгүү тэр дундаа бас энэ одоо төрийн байгууллагууд чинь хүртэл төрчөд байгаа байхгүй. Хин яг юг хариуцж байгаа юм бэ? Тэгээ нөгөө уялдааг хангах энэ төр гэл асуудлууд яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ингээд нэг юм фокус маягаар ажиллая гэсэн санаа. Тэ? Цаашдаа бол одоо жишээл бусад зүйлүүд дээр бол одоо тухай бүртнээс шийдвэрүүд гаргаад явна. Төрийн байгууллагууд төрөлж чинь гэдэг дээр би бас нэг зүйлийг тодруулъя гэж бодлоо. Таны бодлоор улсын хурлын гишүүний хувьд бас байнгын холбогдох байнгын хорооны бас гишүүний хувьд утааны асуудлыг яг Монгол улсад засгийн газар одоо төрд яг хэн хариуцж байгаа юм? Агаарын тухай хууль гэдэг хуулийг бид нар анх 1995 онд батлаад улмаар 2010-ад онд шинжилсэн найруулгыг хийсэн байна. Тэгээ агаарын тухай хуйлд айгүй тодорхой заасан байна. Энэ асуудлыг засгийн газар хариуцж ажиллана. Тэр үтгээл тэр агаарын тухай хуулийн 6-гийн 4-т байна да. Засгийн газар энэ асуудлынхаа хэрэгжилтийг одоо жил бүр улсын хурал тайлгнана гэсэн заалт бас байна. Тийм ээ. Тэгэхээр бол одоо анхнаасаа л бид нар засгийн газар энэ асуудлыг хариуцнаа. Засгийн газрыг хэн төлөөлөх юм? Ерөнхий сайд төлөөлнө. Тийм ээ. Тэгэхээр ерөнхий сайд одоо хардлагаагаар хариуцах ёстой гэсэн тийм заалт бол одоо аль одоо бүр анхнаасаа л тэр хуулийн дотор явж байгаа. Тэгээ агаарын тухай хуулийг одоо ингээд бас яг уншаад үзэхлээр бас л өнөөдөр яригдчихж байгаа олон шийдлүүд бас байсан л байгаа байхгүй юу? Тэгээ тэр болгонд ингээд тусгаал явж исэн тийм ээ. Тэгэхээр бол тэн дээр бол нэг тийм эргэлзээ тагцуул байхгүй. Нэг руугаа чихээ тагцуул байхгүй. Гэхдээ яг одоогийн байгаа зүй тогтол болон одоо засгийн газрын бүтцийг харах юм бол тийм ээ. Сонсголын үеэр ч юм уу яг өмнө ч байна одоо агаарын бохирлыг буруулах үндэсний хороо шинээр одоо буцаж ирсэн тэг камбак хийсэн гэдэг шиг буцаж одоо байгуулагдсан. Гэтэл нөгөө тал дээр нийслэл дээр бол засаг даргуулан захирагч өөрөө болон бас өөрөө бас яг энэ салбарыг энэ асуудлуудыг хариуцсан бас хэд хэдэн орлогч даргатай тустай газартай өөрсдийн өмчийн одоо түлшний үйлдвэртэй яг одоо төсвөлсөн төсвийнх нь харах юм бол тэрийг ингээ хэмжээд үзэх юм бол нийслэл нь тэр үндэсний хорооноос илүү төсөвтэй буюу одоо илүү эрх мэдэл хүчтэй ийм одоо институцүүдийг бий болгочод байна л та. Тэгэхээр энэ засаглал өөрөө зүйл мөн үү? Сая одоо энэ шинэ засгийн газар байгуулагдчих үед засгийн газрын яам тус бүрийн чиг үүрэгт агаарын бохирдолтой холбоотой асуудал дээр одоо чиг үүрэгт нь яам болгоныг оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол ингээд бас нэг талаараа улсын хурлаас тэр бүтэц чиг үүрэг томилогдож байгаа шүү дээ. Тэр утгаараа бол за улсын хурл бол засгийн газарт тий яг энэ асуудлыг та нар одоо бүр салбар болгон дээрээ хариуцаад явах хэрэгтэй шүү гэдэг тийм бас даалгавар өгч байгаа хэрэг мөн. За мэдээж хэрэг нийслэлийнхэн бол одоо бас тодорхой мандат авсан тодорхой асуудлыг шийдэх гээд явж байгаа. Тэгээ тэр одоо ингээд уялдааг нь бол хангах нь бол зайлшгүй асуудал гэдэг. Гэхдээ бол бүгдээрээ бид нар нэг л тогоонд байгаа, нэг л агаараар амьсгалж байгаа тийм ээ. Тэгэхээр засгийн газар бол одоо энэ дээр бол шийдэл гаргаад явах үндсэн чиг үүрэгтэй гэж харж байгаа. За мэдээж хэрэг нийслэлийнхэн бол бас өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд бол тодорхой асуудлыг шийдэх одоо ирмэлцэл байх нь бол зөв. Гэхдээ үндсэндээ бол нөгөө засгийн газрын гаргасан бодлого тий улсын хурлын даалгасан бодлого шийдвэрийн дагуу бас үйл ажиллагаагаа уялдуулад явах хэрэгтэй л гэж харж байна. Тэгэхээр бол их хурл бол одоо засгийн газраас хэрэгжилтийг нэхнэ. Тэгээд одоо энэ агаарын тухай хуулийн хэрэгжилтийг бас богино хугацаанд одоо их хурл танилцуулахаас тийм даалгаврыг бас өгсдөө л гэж харж байгаа. Тэгээ саяны одоо их хурлаас засгийн газар чиглэл өгөх тогтоолд болохоор одоо энэ асуудлаа ерөнхий сайд өөрөө хариуцаад яваа гэсэн бас нэг заалт бол явуулсан байдлаар орсон байгаа. Тэгжиж бид нар одоо нэг толгойтой болж иж тийм ээ энэ асуудлыг бүгдээрээ шийдье. Тэгэхээр тэн дээр бол одоо бас засгийн газрын тэргүүний манлайлж бас чухал байхгүй. Энэ дээр бол би одоо ингээд энэ утаагүй Монгол улсыг бүтээнэ гэдэг тэр манлайлал үзүүлээд явах хэрэгтэй. За саяны та ярилцлагын ихэнд нэг ихтгэл өрнөмжлийн тухай нэг хөндөж ярьсан. Шинэ гишүүдтэй болоод 80% нь шинэ гишүүд байгаа учраас бас Монгол улсаа хөгжүүлээ. Өчгөрсөн асуудлуудыг бас шийдэх гэсэн ийм сэтгэлгээтэй хүмүүс бол орж хүсэл ирмэлзэлтэй хүмүүс орж ирсэн гэж ярьж байна. Тэгэхээр энэ утааны асуудал дээр яг одоогийн байгаа болж байгаа процессуудыг ингээ анзаарч танд дараагийн одоо сонгуулийн өмнө л гээл тийм ээ 28 он гэхэд бид нар одоо утаагүй болчих юм байна. Эсвэл яг Монгол улсын стандартаа хүрчих юм байна гэсэн итгэл үнэмшил төрж гинэ. Яг асуудлыг шийдэх гэсэн тийм итгэл үнэмшил бол их хурлын төвшөнд бол бас байна гэдгийг бол бас харж байгаа. Тэгээ маш олон одоо санаачлагуудыг
гишүүд дэвшүүлээд ажиллаад өөрсдийнхөө салбарын хүрээнд бас манлайл гаргаад бол явж байгаа зүйл бол байна. Тэгээд яг нөгөө түрүүн бидний хэлдэг нөгөө айгуу тийм том комплекс асуудлыг жижиг болгоод тий ингээд энэ чинь бол нэг ядахын байхгүй юм биш үү гэдэг нэг тийм сэтгэлгээ бас айгуу чухал байгаа юм л та. Тэгэхээр 200 мянган гэр хорооллын айл өрх байгаа. Тэр чи одоо дааж давшгүй одоо жишээл цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй юм байна ажил тийм үү тий нэг тийм ойлголтууд байгаа шүү дээ. Гэтэл ингээ харангууд ерөнхийдөө нэг 500-600 мегаваттаар тэр бүх айлыг одоо жишээл тэр цахилгаан эрчим хүчээр халаалтын шийдэх боломжтой болчих жоохоо. Зингүүд нөгөө манай эрчим хүчний салбар чинь бол одоо 27 он гэхэд 28 он гэхэд одоо байгаа 1800 мегаваттын хүчин чадлаа даблна гэж яриад байгаа шүү дээ. Хэд хэдэн одоо шинэ томоохон цахилгаан эрчим хүчний хөөсрүүдийг бол одоо эхлүүлчлээ тийм ээ. Сүлжээний халбчны тийм ээ. Тийм. Тэгэхээр чи ингээд нөгөө эрчим хүчээрээ зөвхөн эрчим хүчээр хангахад бас ингээд богино хугацаанд тэр хүчин чадал бол ороод ирнэ гэсэн бас боломж бол байна шүү дээ. Хамгийн гол нь бид нар тэр боломжийг нөгөө шахаад ажиллах хэрэгтэй гэж хараад байгаа. Тэгэхээр ингээд нөгөө жижиглээд явхад бол ингээд бас боломж бол харагдаад байгаа. Нөгөө талаас итгэл өмчлөөс гадна одоо тэр нөгөө нэг юм тодорхой улс төрийн шийдвэрүүд байгаа тийм тий. Одоо жишээл дахиад энэ нутаанд бол мөнгө зарахгүй тий. Нөгөө шийдэлт нь мөнгө зарна шүү гэдэг тий. Тэгээд дээрэс нь болохоор нөгөө өмнөх хугацаанд басны гараад ирсэн том алдаа юу вэ гэхлээр нөгөө төр юм технологийн сонголт хийгээдсэн. Тий. За одоо энэ нөгөө үлзий зуух хамгийн шилдэг зуух тий. Тэгээд одоо жишээл айл өрхүүдэд очиод зуухаа эрхэн галлахын хүртэл заагаал явлаа штэ. Тийм. Тэнгүүтээ нэг хэсэг бас нөө яндан хөөлсөн тий. Гэх мэтчлээ. Тэгээд нөө төр технологийн сонголт хийгээд тах тусам бас алдаа гараад байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр чин одоо ингээд айлууд яг боддоор амьдрч чинь өөрийнхөө орон гэртээ. Тэгэхээр чин тэр ямар байдлаар одоо орон гэрээ дулгаалах уу, халаах уу тий. Ямар байдлаар тэр гал голомтой авч явах уу гэдэг чинь тухайн тэр одоо хүмүүсийн бас эрхийн асуудал шүү дээ. Тий. Тэгээ сонголтоо хийх хэрэгтэй. Тэр нь тэгээ зах зээлийн зарчимд бас нийцэх хэрэгтэй. Үнэхээр одоо жишээлх юм бол нөгөө дулаан алдагт хийхтэй тэгээд тэр нь одоо жишээл цахилгааны мөнгөний их гараач гэдэг юм уу те эсвэл одоо юу гэдгийг дулаанд их мөнгө зарах гэдэг юм бол тэр хүмүүс одоо жишээл юмаа дулаалахад хөрөнгө зарах хэрэгтэй шүү дээ тий. Бид ийм зах зээлийнхаа зарчим руу бид нар ерөөсөй оруулж чаддаг байхгүй. Хоёул яг энэ технологийн асуудлаар яг ярилцлагын дараа хэсэгт үргэлжлүүлээд ярилцгаая. Үзэгчтэй хэсэгхэн хормын завсарлагын дараа хэрэгэд уулзцгаая. За тэгэхээр хоёулаа ярилцлагын эхний хэсэгт бол технологийн асуудлуудыг хөндөж ярьжсэн. Таны боловсруулж байгаа улсын хурлын тогтоолын төсөл дээр бол бас энэ дах бас дурдж байгаа гэлээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаануудад яг таны хэлсэнчлэн бид бүхэн сайжруулсан 100, сайжруулсан түлш, баг утаагүй нүүрс гэж ярих нь болов тийм ээ. Одоо бол энэ технологи магадгүй газлчлаа л та. Тэгэхээр энэ тал дээр таны барьж байгаа байр суурь ямар байгаа? За бид нар яг улсынхаа эдийн засгийн давуу талч гэдэг юм уу тий одоо нөгөө нийт одоо нөөцийнхөө давуу тал дээр бас тулгуурсан шийдвэрүүд гарах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа түрүүн би нөгөө цахилгаан эрчим хүч гэж ярьдаг нь болохоор манай улс чинь бол одоо яг тэр тал дээр давуу талтай байгаа шүү дээ тийм үү. Одоо жишээл нүүрсч байдгсан ч юу эсвэл одоо нар салхич байдгсан ч юу тийм ээ. Одоо энэ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн бас ариун нөөцтэй байгаа учраас яг тэр нөгөө үндэсний түүхий дээр гэдэг юм уу тий. Яг тийм үндэсний их сурвалжаараа асуудлаа шийдэх нь бол илүү төхөмтэй гэж хараад байна. Тэгэхээр бол яг хотоосны ялангуяа одоо тэр нөгөө хийн зуухууд гэлөө те нэг тийм зүйл халаагуурууд явуулаад ингэж байна. Тэгэхээр эднэр чи хамгийн гол нь нөгөө их усүр талтай асуудал байдаг. Тэ? Тэгэхээр чи бид нар чинь бол одоо нөгөө бас л нөгөө макро эдийн засгийн тэнцлүүдээ бас ярьж байгаа шүү дээ. Тийм ээ? Одоо юу гэдэг валютын нөөц ийм байна, тийм байна тий одоо валютын ханш ингэж юм тэгж энэ одоо эрчим хүчний хараат бус байдал ч гэдэг юм уу тий нөгөө маш олон одоо нөгөө макро асуудлууд чинь бас эргэл над дээр ч очиод асуудал үүсэх байхгүй. Тэгэхээр бол бид нар тийм одоо дотоодын тэр хийн түлшний их усүр байхгүй нөхцөлд тий өөрсөндөө байгаа нөөцөөрөө асуудлаа шийдэх хэрэгтэй гэсэн тийм байр суурьтай байгаа. Одоо зүгээр одоо юутайгаа холбох юм бол том эдийн засгтайгаа холбох юм бол нөгөө талаас ерөнхийдөө альва зүйл нөгөө хүмүүс айл өрхүүд өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй гэдэг байр суурьтай бас байгаа. Төр технологийн сонгол за одоо ингээл нөгөө 100 гэж ийсэн болгүй за болио одоо цөмөрөө хийлүү орё ч гэдэг юм уу тий. Тэгээд дахлаар бас ингээд ийм өрөөсгөл одоо нөгөө зах зээлийн зарчимч үйлчлэгээ хийчихэж штий. Магадгүй одоо тэр одоо ингээд бүгдээрээ санал болгох. Тийм ээ. За одоо цахилгаанаар халаах юм бол ийм өртөгтэй ингэн тэгнэ тий. За тэгээд одоо жишээлбэл үгдгийн нарны панелд суйрлуулах юм бол анхны хөрөнгө оруулалт нь ийм байна. Тэ урсгал зардалт ийм байна гэдэг юм уу тий. Одоо гих мэтчлээ ингээд нэг
олон төрлийн бас сонголтууд байгаа дээ шүү дээ. Газрын гүний дулаанч гэж болж байна. Одоо бүр ингээ фантазлах юм бол тий. Тэгэхээр чинь тэр олон төрлийн сонголтуудаас тухайн айл өрх бас тийг өөрийнхөө одоо орлого, сонирхол, амьдралынх нь хэв маяг тий. Тэгээд одоо тэр хашаа байшингийн нөхцөл байдалтай тохирсон шийдлийг сонгомоор байгаа байхгүй. Тийм бол тэр чинь яг бодит сонголт болоод тэгээд яг зах зээлийн зарчим нь үйлчлээд нөгөө хүн чинь болохоор одоо өөрийнхөө өдөр тутмын нөгөө нэг аюулгүй байдлыг хангаач юм уу явах хэрэгтэй. Тэгээд аюулгүй байдал гэж хэлсэн дээр болохоор бас яг хийн дээр бол маш олон хүмүүс бол бас тэрийг ярьж байна л та. Саяхан бас нэг дэлбэрэлт болсныг бид нар бас мартаагүй байгаа. Тийм ээ тэгэхээр ингээд нөгөө тээвэрлэлтийн стандарт гэдэг юм уу тий ашиглалтын стандарт энэ төр бас асуудалтай. Тэгэхээр тэн дээр бол одоо жишээл юу гэдгийг сайжруулсан түвш дээр угаарт хаюул эрсдэл байсан. Тэгээс үлдээ мэдрэгч дараасан шүү дээ. Гэтэл энэ одоо нөгөө хий гэдэг чинь бол бас монголчуудын хувьд бол бас төдийлөн хэрэглэж заншаагүй ахуй хэрэглээндээ те өдөр тутам бас нэг айхтар хэрэглээнд нэвтрээгүй зүйл шүү дээ. Тэгэхээр тэр аюулгүй байдлын стандартууд нь юу байгаа юм те бид нар тэр аюулгүй байдлыг яаж хангах юм бэ? Тэгээ дахиад ингээд дэлбэрэлт үүсээд байгаа нь яах вэ? Гэх мэтчлээ ерөнхийдөө бол яг тэр сонголт бол бас бүр ингээд масс байдлаар тэ төрөөс ямарваа нэгэн тэ нийслэлс ч юм уу шийдвэр гараад хүмүүст ингээд нөгөө алддах байдлаар хүчтүрч тэгж санал болгох нь бол одоо эрсдэлтэй л гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо тодорхой шийдвэрүүд арай өөр төвшөнд гарах хэрэгтэй гэж харж байгаа. Тэ энэ дээр ч бол зөвхөн одоо ингээд юу гэдгийг нийслэлээс нэг тодорхой шийдвэр гараал тэ тэгэл нөгөө албатаал тэр нөгөө 20-30 мянган 100-ын хөдөлтөж аваад тэгэл айлууд байршуулаад ээж бас болохгүй байхгүй. Тийм. Агарын бохирлыг бууруулах чиглэлээр засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа одоо арга хэмжээнүүд байна л да тийм ээ. Саяны хэлсэн газ, хийн халаагуурууд орж байгаа. Нөгөө талдаа хамгийн их яригддаг нь бол орон сууцчлалтын асуудал. Дэд төвүүдийн асуудал, газар чөлөөлөх асуудал үүссэн гэдэг яг нэг багц дотор ингээд яваад идэг. Энийг та ер нь хэр зөв шийдвэр гэж хардаг вэ? Харин нөгөө шийдэл чинь бол маш олон бас хэлбэртэй болчихж байгаа байхгүй тий тодорхой хэмжээний нь бол орон сууцаар шийдэн тий тодорхой асуудлуудыг нь бол одоо бие даасан шийдлүүд орж ирэх нь байна тий тодорхой зүйл дээр нь бол одоо тэр эрчим хүч гэдэг юм уу тий одоо гэх мэтчлэн тэгэхээр бид нар нөгөө нэг юм өнгөрсөн хугацаанд ерөөсөө бас л алдаа ерөөсөө нэг байдлаар шийдэх гэдэг. Тэгээ бааш олон одоо нөгөө хувьсгчтэй зүйлийг тий за ерөөсөө орон сууцчлалт юм байна гэдэг юм уу тий. Тэгэхээр орон сууцчлалтын тухайд гэх юм бол мэдээж хэрэг тодорхой хэсгийг нь бол орон сууцаар шийднэ. Гэтэл одоо энэ селф дэтэв гэх мэтчлээ одоо нийслэл Улаанбаатар хотын удирдлагаас явуулаад байгаа бодлогыг бол би бол бас яг л эдийн засгийн утгаараа ийм алдагдaltaй үр ашиг багтай бодлого гэж хараад байгаа. Яг вэ гэхэлэр тэнцээ чи ингээд нөгөө усын төсвөөс мөнгө гаргаад тэгээ 500 гаруй тэрбум төгрөг гаргаад тэгээд газар чөлөөлчихөж байгаа тийм. За 500 гаруй тэрбум төгрөгийн зарцуулт үжээ хийгдсэн. За ар дээр нь болохоор ахаад нийслэл одоо жишээл сая ингээд олон улсын зах зээл дээр нийслэл өөрөө 500 сая $5 бонд босгосон гэж. Тэгээд тэр мөнгөөрөө байшин барих гэдэг чинь улс. Тий? Улс буюу одоо нийслэл. Тий? Улс мөн л дөө. Тий. Тэгээд тэгэхэр чи ингээд уул нь барилгын салбар өнгөрсөн 20 жилийн хугацаанд бас ч гэж ингээд хөл дээрээ зогссон байхгүй юу? Манай барилгын салбар чинь бас ингээд богино хугацаанд маш хэмжээний одоо орон сууц ашиглалтанд оруулдаг болцсон тий. Хараа жил дотроо ингээд том ороолууд ярьдаг болцсон байж бэлдсэн тий. Гэхдээ эн чинь ингээд тийм нэг жил нэг одоо богино хугацаанд ирээгүй байхгүй юу? 20-30 жил ярьж ийж манай барилгын салбар өнөөдрийн түвшинд очсон. Тэгээ одоо ингээд сүүлийн үеийн тоонуудыг хараад тахлаар жилдээ ерөнхийдөө бараг 20 орчим мянган айлын орон сууц оруулах хүчин чадалтай гэдэг юм уу тий. Нэг тийм нөөцөл манай эдийн засгт бүрдсэн байна шүү дээ. Тэнгүүд дундуур нь төр орж ирэнгүүтээ завчаад тий бараг тэрний одоо 50-60% дээр нь захиалагч болоод ороод ирэх гэж байна тий. За магадгүй захиалагч болтгоо махад бүр ингээд нөгөө гадны компаниудыг энэ зах зээл дээр гүйцэтгэгчээр оруулаад ирэх юм бол нөгөө бойжж байгаа барилгын компаниуд чи яах юм тий. Тэгэхээр чи энэ орон сууцны зах зээлийг ерөөсөө бүр нөгөө бас зах зээлийн зарчмаас нь ухраах гэдэгхгүй юу? Тэнгүүд ингээд араас нь тэр борлуулалтыг хийх юм тийм ээ. За борлуулалт хийлээ гэж үзэхэд тэр худалдаа авах чадвар нь ямар байгаа даа. Нөгөө газараа төр төгцсөн айлууд чинь тийшээгээ тэр үнэн аншийн дийлж орж чадах юм уу?
Тэгэхээр одоо энэ нөгөө орон сууцчлуулах бодлого дээр чи ингээд бас нөгөө маш олон бүрэлдэхүүн үүсгэж байгаа даа. Тэ? Одоо худалдаа авагч нь хийн, барихад хүмүүс нь хийн, тэнцээ эдийн засгт ямар хаанхын ажлын байр бий болж гин, тэ? Түүхийд нь хаанаас орж ирж гин гэл маш олон энэ ховсгочтой зүйл дээр ингээд ерөөсөө төр далаалгаал. За бид орон сууц барьна 10,000 айл 20,000 айлын орон сууц барьна гингүүтээ тендер зарлал бэлэн мөнгөөр төлөөл. Тэгээ нөгөө хувийн хвшлийн барилгын компаниуд нь чи яах юм те. Тэгэхээр энэ дээр бол маш их шүүмжлэлтэй асуудлууд байгаа даа. Тэгэхээр бид нар энэ орон сууцчлалтын бодлогоо бас их нухацтайгаар бас хэлж ярьж авч явахгүй бол те барилгын салбар аав унгаачих магадaltaй те. Тэгхийн бол нөгөө түрүүний яриад байдаг нөгөө төсвийн орлого морлого те. Одоо ер нь нөгөө эдийн засгийн үзүүлэлтүүд чинь дахиад л тэгэхээр тэнцээ чинь бас маш олон одоо Монгол хүмүүсийн ажлын байрууд те Монгол компаниудын ашиг орлого яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол одоо манай энэ барилгын салбарын бас оролцогч нар компаниуд маш идэвхтэй дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байхгүй те. Манай салбарын эрх ашиг энэ дээр ийм байна. Тэгээ би бол тийм зүйл ойрт харахгүй байгаа даа л да. Тэгээд сэлбэдүүд төв дээр жишээлх юм бол 2 багц тендер зарлагдсан яваад байгаа. Одоо тендерийг нээх үл арай болоог байгаа даа. Тэгээ 3-400 тэрбум төгрөгийн нэг тендер нь. Тэгэл одоо тийчээ одоо гадны компани орж ирэх боломжтой шүү дээ. Тэгээ гадны компани ороод ирэх юм бол нөгөө дотоодын компаниуд ч бас яах юм те. Тэгээ гих мэтчлэн ингээд айгүй том асуудлууд байгаа даа. Тэгээд ер нь бол тэр зах зээлийнхаа зарчмаар Монгол компаниуд орон сууц бариад те тэгээд нөгөө ипотектайгаа холбоод ингээд зах зээл нийлүүлж чадж байгаа юм лөө бол төр бол хамаагүй орж ирмээргүй л байгаа юм л та. Тийм. Тэгээ сүүлийн үед нэг юм онгоо гарчаад байгаа шүү дээ. Төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэж их хурал дээр айгүйх яриа болохгүй юу. Тэгсэн чинь төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй дангаараа бизнес эрхэлнэ. Гэрээс яг ингэрхэл юм. Гэхдээ харин тэгэхээр тийм байж болохгүй байхгүй да. Одоо жишээл бодлогын хувьд бид нар энэ одоо ингээл гой юм яриалаа шүү дээ. Зах зээлийн зарчим, зах зээлийн өрсөлдөөн тий. Одоо нөгөө төр хувийн хвшилтэйгээ өрсөлдөхгүй гой хувийн хвшлээ дэмжнэ. Энэ төргэлээдэг. Тэгснээ нөгөө гараараа дандаа одоо нэг өрсөлдсөн барьсан зах зээлийг боомлсон зүйлүүд хийгээд байгаа байхгүй. Тэрийг л одоо болчмаар байгаа. Тэгээ энэ дээр бол одоо жишээл бас нэг зүйл санаанд орж ирж байна л да. Жишээлх юм бол ингээд нөгөө нэг гараараа нэг бодлого хэрэгжүүлээд нөгөө гараараа өөр эсэргийг нь тийм ээ. Эсэргийг нь дэмжиж идэг зүйл сая бол бас энэ өвөл ажиглагдлаа шүү дээ. Одоо нүрсийн сонсгол дээр тэр нь юу вэ гэхлээр эрчим хүчний яамнаас өнгөрсөн хугацааны одоо энэ 20 жил утаатаа тэмцсэний хүрээнд 42,000 айл цахилгаан халаагаар руу шилжсэн гэсэн тайлан танилцуулдаг тий санаж байгаа. Тий. Тэгсэн чинь тэгээ тэрийг ингээд нөгөө нэг юу гэж ярьж байгаа шүү дээ. Одоо ингээд юм одоо ололт амжилт. Ололт амжилт мөн үү мөн. Тий? Тэр чинь ингээд одоо нөгөө шөнийн тарифыг тэгэлсэн тийм үү? Ингээд бас бодлогууд хэрэгжсэн шүү дээ. Гэтэл нөгөө бас л нөгөө иргэдтэй айл хөрхүүдтэй ингээд нөгөө цаг хугацаа олохгүй эрчим хүч цахилгааны үнийг 89% нэмсэн. Тий? Тэгээд нөгөө нэг айлууд чинь бас бэлэн биш тий. Одоо нөгөө тэгээд 100-аа оруулж ирж байгаа гэж маш олон айл ярьсан шүү дээ. Ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр чи бид нар чи ингээд уул ингээд нэг 42 айл 1000 айлыг уул ингээд шилжилтийг нь хийлгчээд тэгээд дахиад нөгөө нэг үнийн бодлохоор тэр юмаа үгүйсгэж эхлэр чи яаж урагшлах юм бэ? Тэгэхээр тийм шийдвэрүүд бол маш ихээр гарч ийн. Тэгэхээр энэ бол бас яг нөгөө нэг уялдаа холбооны асуудлууд мөн байх. Гэхдээ яг зүгээр уялдаа холбоо муу байлаа гэдээ бас нөгөө баахан тэр нөгөө хороо мороо бас байгалаад байгаа. Шаардлага бол бас байхгүй. Тэр бас эргэж харах хэрэгтэй гэдэг байдалтай байна тийм ээ. Яг харахгүй утаа агаарын бохирдлын асуудлыг ярихаар хоёлаа байгаль орчин, өр амьсгалын өөрчлөлтийн яам, эрчим хүчний яам, барилга хот байгуулалтын яам, за одоо магадгүй энэ 20 минутын хот гэдэг ажлын алба бямчсан сайд бол байгаа тийм ээ. Тэгээд дээрээс нь нийслэл гэх мэт чинь маш олон одоо төрийн засгийн газрын институт агентлагуудын ингээд дурдаад ингээд нэг явж байна. Эрчим хүчний реформ руу сая барилгын салбар хөгжөөд тийм ээ. Хувийн салбар шүү дээ тийм ээ. Хөгжөөд ингээд сайн явж байна гэж. Нөгөө талдаа эрчим хүчний реформын хоёр үндсэн гол зорилгынх нь нэг нь за бороос ногоон руу гэж байгаа тийм ээ. Илүү одоо сэргийгдэх эрчим хүч тал руугаа явна гэсэн одоо энэ хамлалтын зорилтыг төшөөлөд ажиллаж байгаа шүү дээ. Нөгөө талд нь бол яхахгүй либералчлах бодлогод. Энэ юу н хэр одоо түрүүний буцаад хойлоо ихтгэл үнэмшлийн яриаг угаар л та тийм ээ. Таны одоо хуваар хов гишүүний хувьд одоо хэр ихтгэл үнэмшилтэй харагдаж байна яг одоогийн явж байгаа энэ процесс нь өөрөө. Яг монголчуудын хувьд бол бас он удаан жил ийм эрчим хүч экспортлагч улс орн болно гэдэг нэг тийм мөрөөдөл
бас ямагт байсан. Том амбиц те. Тэгэл тэн дээр чинь болохоор нөгөө одоо сэргээгдэх эрчим хүчний салбар жишээ Asian Super Grid ч гэдэг юм уу те. Тэгэл гихмит чинь том төслүүд ч гэсэн 10 20 жилийн өмнө яригдаал те. Явж л байсан. Тэр бол манай том амбиц бол миний хувьд бол мөн. Яа тэгэхээр бид түрүү хэлсэн. Манай улс чинь бол яг энэ эрчим хүчний тэр нөгөө түүхийдийн нөөц талтаа бол нөгөө шахагдшгүй ариун байхтай байхгүй. Тэ? За нүүрс ингээд одоо биш юмаа гэхэд нар салхинаас ахуулаад тийм үү. Тэгэхээр энэ бол бидний бас одоо макро эдийн засгийн хувьд ч гэсэндээ зах зээлээ тэлэх, эдийн засгаа тэлэх, валютын бас орлого олох боломжтой маш том салбар. Яг харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бол бид нар энэ салбар дээр ерөөсөө тийм шинжилгээ хийсэнгүй шүү дээ. Яг нөгөө нэг юм хууль эрх зүйн хувьд гэдэг юм уу, одоо үн тариф тогтоож байгаа процессын хувьд гэдэг юм уу, яг л нөгөө нэг өмнөх соц үеийнхаа загварыг аваад явцсан. Тэ? Тэгэхээр тэр утгаараа бол одоо нөгөө реформ хийх төстэй юу гэдэг дээр бол санал нэг ба. Реформ хийх төстэй. Бид нар тэгжээч нөгөө энэ одоо эрчим хүчний олон улсын зах зээл дээр тоглогч болно. Тийм ээ? Тэгээ ахаад бас тийм өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Гэхдээ тэр нь болохоор ингээд ямар түвшний реформ байх хэвтэй тий. Зүгээр реформ хийн гэж ярьж ярьснаа үн нэмээд дуусчих явдал ерөөсөө биш шүү дээ. Тийм. Тэгэхээр нэгдүгээр тэр асуудал. Хоёрдугаарт бол энэ эрчим хүчний салбар гэдэг чинь бүх зүйлийн бас суур байхгүй да. Тийм ээ. Одоо бид нар сая ингээл нөгөө ахуйн эрчим хүчний хэрэглээний тухай ярьлаа тий. Бид бүгдээрээ л эрчим хүчний хэрэглэгч нар. Тэ нэг өдөр тог тасрахад бол ингээл бүгдээрээ л маш том асуудалд орно тийм ээ. Тэгэхээр нөгөө амьдралын чанар утгаараач тэр одоо маш тийм одоо суур хэрэглэх байхгүй. Нөгөө талаасаа бид нар үйлдвэрлэгч улс болно гэсэн маш том өрөөдөлтэй. Яриалах тий нэм өртөг шингэсэн тэгэл гоё юм нөгөө аж үйлдвэрийн парк тий тэгэл одоо энэ нөгөө түүхийн эдүүдээ одоо юу гэдгийг дараачийн шатнд боловсруулаад тий тийм тэгэл тийм маш олон тийм гоё төслүүд цаасан дээр бас байсаар л ирсэн. За энэ бол бүхний чинь бол бас урдч нөхцөл нь эрчим хүчний найдвартай хямд тэгээд ийм одоо хангалттай их ус сурах. Тэрийгээс бид нар бэлдэхгүй байдаг. Тэнгүүдээ нөгөө үн тогтоох процессыг уртл болгоод тэгээд нөгөө магадгүй нөгөө хямд гэдэг дээрээ бид нар дараа нь унах гээд. Яагаад вэ гэхээр одоо нөгөө эрчим хүчний хэрэглээ өндөртэй одоо жишээл аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд бид нар бас ингээд нөгөө нэг өөрсдийнхөө эдийн засгийн харьцангуй давуу тал ашиглах хэрэгтэй байхгүй. Тэ? Манай улсад юу вэ? Одоо энэ эрчим хүчний хүсэр байгаад байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгсэн ирнэ нөгөө нэг зах зээлийнхэд үнэн өндөр болчих юм бол тэр чинь нөгөө суур үндэ нөлөөлөд манай өртөг бид нар олон улсын зах зээл дээр альва аж үйлдвэрийн салбарт те хөнгөн үйлдвэр байна уу, хүнд үйлдвэр байна уу өрсөлдөх чадваргүй болчих юм бол яах юм бэ гэх мэтчлээ. Тэгэхээр эний чинь ингээд нөгөө нэг бас нөгөө бусад салбаруудтай уялдаатай байдлаар хармаар байгаа юм л та. Тэгэхээр нөгөө эрчим хүчний яам бол зөвхөн одоо жишээ нь юу гэдгийг би эрчим хүчээ хариуцж байна тий. Бид нар одоо гал алдмааргүй байна л гэсэн юм яриад байгаа шүү дээ. Тийм байдлаар асуудал тарах хандах боломжгүй. Тэгэхээр би бол сая намрын чуулган дээр ч гэсэндээ ингээд нөгөө хэд хэдэн тийм урт хугацааны гэрээнүүдийг эрчим хүчний яам байгуулсныг бас буруу шаажилсан. Тэ ингээд 20 30 жилээр үнийг нь лок хийгээд тэ одоо төгжээд тэгээд нөгөө 8 9 цент дээр аваачаад тэ 1 киловатт тэгээ явчихлаар чин дараа нь бид нар одоо бүгдээрээ яг тэр өртгийг төлөх байхгүй. Тэгээ манай магадгүй аж үйлдвэрийн салбар тэрэн дээр бас өрсөлдөх чадвар алдах бас магадaltaй. За тэн дээр бас маш их тийм одоо шүүмжлэлтэй ханддаг зүйл гэх юм бол 5-7 цахилгаан станц. Тийм ээ. Аль нөгөө 2009 онд оюутлогоотой гэрээ байгуулж яхад 5 жилийн дотор бид дотоодосоо оюутлогод эрчим хүч нийлүүлнэ 5-7 цахилгаан станцыг барьж байгуулнаа гэсэн. Тэгэхээр 2009 онд гэрээ байгуулагдсан гэхлээр 2014 он гэхэд баг манайх чинь те нөгөө 5-7 цахилгаан станцаасаа нийлүүлээд явчих хэрэгтэй байлаа шүү дээ. Гэтэл одоо уже даруй 15 жил өнгөрцөн. Нөгөө цахилгаан станц байхгүй. Тэгэхээр бид нар ийм байдлаар нөгөө боломжуудаа ингээл нөгөө яриад л юм л та. Тэгэл нөгөө том өрөөдлүүд чинь байсаар л байна. Нөгөө цаасан дээр янз бүрийн хөтөлбөрүүд байсаар л байна. Гэхдээ тэр чинь ингээд яг нөгөө бодит эдийн засгийн одоо ийм амьдрал дээр хэрэгжилтэй болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдэд хэдүүлээ шийдэх нь бас чухал байна л гэдгийг одоо их хурал дээр ч тэр одоо бусад одоо салбарынхантай уулзахтай ч тэр яриад та. Түүнээс биш ингээд нөгөө яг ийм эдийн засгийн суур бүтцүүдээ суур дэд бүтцүүдээ хөгжүүлэх нь бас чухал юм аа тий. Түүнээс биш одоо жишээл юу гэдгийг нөгөө ийм гой ганган тэр нөгөө мега төсөл нэртэй тийм зүйлүүд бол ингээд дараачийн асуудлаа
Тэ одоо эхний ээлжинд бол одоо энэ эрчим хүчнийхээ хангамжийг яг тэр экспортлогч орн болно, аж үйлдвэрийнхаа суурь болно гэдгээрээ шийдээ. Ахуй эргэлээгээч дүүн дээрээ тулгуурлаач гэдэг юм уу те. Чиг аюу бодтой ингээд аюу олон асуудлыг шийдэж байгаа байхгүй. Яг хувь хүнээр харьцуулах юм бол одоо хувь хүний хэрэгцээ шаардлага байлаа гэж бодолт хэрвээ Монгол улс гэдэг хувь хүн байсан бол утаанаас болоод жилдээ өөрийнхөө орлогын 10 гаруй хувийг эмнэлгийн зардалд тууч чинь эсвэл ажилдаа очиж чадахгүй завсартаад тэр мөнгөө олж чадахгүй тийм ээ. Яг л ийм л асуудал. Нөгөө талдаа эрүүл мэндээрээ хөрч чинь гэтэл яг тэр хүний хувьд хамгийн том мега төсөл нь бол энэ эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх нь буюу одоо Монгол улсын хувьд агаарын бохирдлоо бараг мега төслийн хэмжээнд зарлаад тэрний таны хэлснээр том зорилго тавиад зөрөгтэй өргөжлөх юм асуудлууд бас гараад байна. Эрүүл мэнд гэж ярьсных сонсголын үеэр бас нэг том хэлцүүлгийнхаа нэг нь бас яхахгүй эрүүл мэндээс. Яг уу таны сэний одоо боловсруулж байгаа улсын хурлын тогтоол төр бол 3 жилийн дотор Монгол улсын стандарт хүргэнэ гэж байгаа. Гэтэл Монгол улсын стандарт өөрөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 2 дахин илүү байдаг ихэнх нөгөө хөтөлгөгч түвшнүүд нь. Гэтэл энэ бол юу харуулж байгаа нэхээр тэр түвшинд очисон ч гэсэн энэ агаар бол таны эрүүл мэндэд сүргээр нөлөөлнө л гэсэн үг. Тэгэхээр би эмэгтэй гишүүн болохоор асууж байгаа юм биш шүү. Нөгөө стереотипыг улам ингээд дэмжиж байгаа хэрэг биш. Гэхдээ эрүүл мэндийн салбарын хувьд одоо бид нэр одоо юун дээр анхаарч агаарын бохирдлыг бууруулах цэвэр агаартай болох хүртлээр бид нэр ялангуяа хүүхэд багчууд, жирэмсэн эхчүүд, ахмад наснуудаа яаж хамгаалах ёстой. Энэ дээр энэ хуулийн одоо тогтоолд, улсын хурлын тогтоолд орох уу гэдэг дээр таны байр суурь. Нэгдүгээрт яг түрүүний таны дурдсан жишээгээр бол бид нар бүгдээрээ л яг энэ агаарын бохирдлын хор уршгийг яг өөрсдийнхөө бие махбод дээр гэр бүлийнхаа бие махбод дээр амьдралын чанар дээр мэдэрч байгаа хүмүүс шүү дээ. Одоо бидний үеийн залуучууд бол одоо амьдралынхаа дийлэх хугацааг яг л ийм утаатай төвчрэлтэй Улаанбаатарт өнгөрүүллээ шүү дээ. Тэгээ өөр амьдрал бид нар мэдхий байсан. Тэ манай хүүхд одоо 12 настай. Ийм цагаан цастай өвлийг бол Улаанбаатар хотод үзээгүй. Нэг өдөө гадаа явж ижил нэг тийм зүйл харж штэ. Тэгэхээр ингээ бид нар чинь ингээд ийм уршигтай зүйлтэй зүгээр л хүлээн зөвшөөрөөд тэ өдөр тутам тэрийг амьсгалаад ингээд болж байгаа мэтэр явж юусо болохгүй байхгүй. Тэр бид нар өөрчлөхгүй юм бол тэ одоо магадгүй ахаад 20-30 жилийн дараа нөгөө тэтгэврийн насанд очихдоо дахиад одоо юу гэдгийг нөгөө баахан эрүүл мэндийн проблемтэй тэгээд явж ийн гэдэг бол арай л хайран байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд нөгөө нийгмээрээ нөгөө нэг яриад байгаа тэр төсвийн хөрөнгө энтер гэдгээс илүү маш их тийм том төлөөсүүдийг төлж байгаа маа гэдгийг бол одоо бүр яг одоо ясмахандаа тултал ойлгож байгаа. Тий? Одоо Монголын гэрүүл болгон ойлгож байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол шийдэх ёстой. Тий? За тэгээд эхний ээлжинд бол ядаж Монгол улсынхаа стандартанд хүрэх. Тийм ээ? Тэр чинь бол одоо тэр зорилт чинь ч гэсэндээ одоо хатуу стандарт байхгүй юу? Тий. Яг л дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нөгөө зорилтууд бол бас бүр хатуу. Тий. Тэгэхээр эхний ээлж Монгол улсынхаа стандартад хүрэх гэж байгаа. Тэгээд улсын хурлын тогтоолт болохоор яг эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлуудыг бол одоо чин бүрэн гишүүн тэргүүтээ бас манай эрүүл мэндийн салбарынхан бол бас тодорхой заалтуудыг бол оруулсан байлээ. Тэгээ би бол яг нөгөө салбарын хүн биш учраас бас яг нарийн юмнуудыг нь сайн бидэхгүй байгаа тийм. Гэхдээ бол яг тэр юуг бол бүгд тэр ойлгож байгаа. Тэ? Одоо манай тэгээд эрүүл мэндийн салбарын бас даадчин хүртэл яг үүнээс болоод бас хэрэг сэтрээд дээ штэ. Тийм ээ. Тэгээд одоо нөгөө гадагшаа урсж байгаа валют дээр хүртэл тэр чинь яригдчихэ тийм ээ. Хүмүүс чинь бүр аргаа бараад хамаг мөнгөө зараад тэгээ үр ширэнд ороод тэгэл нэг тийм одоо хор тавдраа амжилуулах гэж гэх юм уу тэгэл явж байгаа. Тэгээ энэ бол манай нөгөө яг мөнгөөр илэрхийлэгдэхгүй зардал бол маш өндөр байгаа даа. Тэгээ тэрийг бол одоо дор бүрнээ л бас ойлгож тэгээд яг ингэ шийдчихил гэсэн юмны араас. Тэгээд яг тэн дээр бас нэг зүгээр надад мэдрэгдэж байгаа юм юу вэ гэхлээр яг хүмүүс хариуцлага бас айгүйх ярьж байгаа. Мэдээж хэрэг хариуцлага бол тооцогдох хэрэгтэй тийм ээ. Тэн дээр бол одоо сая ерөнхий хяналтын сонсголын үеэр бол бас гишүүд гарын үсэг цуглуулсан. Нөгөө хяналт шалгалтын төр хороо байгуулах тал дээр тэгээд тэр бол одоо нөгөө хуулийн шаардлагат бол гарын үсгийн тоо хүрсэн байж байгаа. Тэгэхээр яг нөгөө одоо баримт нотлого харимт татаж авах хэрэг бүхий тийм хяналтын төр хороо байгуулад явъя гэсэн тэр бас санаачлаг давхар явж байгаа. Хариуцлага бол бас ингээд яг тэр цаар хүрээгээр нэхэгдэнэ.
А тэгвэл бид нар одоо нөгөө сенсацийн хооронд амьдардаг гэдэг шиг тий. Тэгээд нэг хүнийг одоо жишээлбэл үгдийн дүүжилчээд тэгээ бараг ингээ санаа амарчиж бас болохгүй байхгүй. Тэгээ нөгөө яг эцсийн зорилгоо ингээл бүр ингээл ямагт харж юмар байгаа. Тий. Хоёул яг энэ тухай үргэлжлүүлээд дараагийн хэсэгт ярилцгаая. Үзэгчтэй цуцлгааны дараа эргээд уулзъя. Ярилцлагын түрүүчдийн хэсгүүдэд хоёул илүү утаа агарын бохирдлын чиглэлээр бол ярьлаа. Технологи шийдэл асуудлуудаа ярьлаа. Харин одоо бол илүү ойрын хугацаанд хийх, ялангуяа улсын хурлын гишүүний хувьд хийх гэж байгаа энэ үйл ажиллагаа төлөвлөгөөнүүдийн тухай үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Та бол сая төр хороо байгуулах улсын хурлын гишүүдийн одоо гарын үсгийн тоо бол бүтцэн гэж ярьлаа. Тэгэхээр энэ дээр үргэлжлүүлээд мэдээлэл өгвөл. Яг энэ парламентын хувьд болохоор парламентын хяналт шалгалтын чиглэлийг бол маш сайн хэрэгжүүлэх гэсэн зорилго бас төвшүүлээд явж байгаа тийм одоо улсын хурлын стратеги бас батлагдсан. Тэгэхээр тэр утгаараа бол өнгөрсөн хугацаанд чи бид нар бол улсын хурлын гишүүн бол нэг хувь санаачилдаг гэсэн нэг тийм ойлголттой байсан шүү дээ. Гэтэл нөгөө хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажил магадгүй зарим тохиолдолд бол орхидод байсан тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө одоо энэ сонсгол гэдэг юм уу эсвэл энэ одоо хяналтын төр орооч гэдэг юм уу те гэх мэтчлээ энэ нөгөө механизмууд чинь болохоор парламентын нөгөө хяналт шалгалтын чиглэлийг илүү одоо нөгөө иргэдэд ойрхон нээлттэй болгох ийм санаачлагууд тахгүй. Тэгэхээр тэр хүрээнд болохоор яг энэ утааны асуудлаар төр хороо байгуулад өнгөрсөн хугацаанд болсон одоо тэр шийдвэрүүд дээр одоо хаана алдаа гарсан яасан гэдгээ бас дүгнээд бид нар ч бас нэг алдаануудаа зөв онцлох нь чухал байхгүй энэ чинь нөгөө хэн нэг төрөний хэлдгээр нөгөө дүүжлэх тухайн асуудал ерөөсөө биш тийм ээ. Алдаанууд бас гараад байна. Тэгэхээр хаана алдаа байгаа магадгүй одоо бидний бүтэц зохион байгуулалтанд байгаа мó тий шийдвэр гаргах процессд нь байгаа мó эсвэл одоо энэ нөгөө төсөв буруу зарцуулагт одоо мэдгүй нэг тэр чинь ингээд маш олон тийм нөгөө нэг дүгэлтүүд гарах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тэр ажил дээрээ бол ингээд бас нэг тодорхой нөөцөө бас зарцуулаад явъя гэдэг санаачлагаар бол одоо гишүүд нам харгалзахгүй бараг одоо 40 гишүүний гарын үсэг цуглалцсан байж байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд бас өргөн барих бах. Тийм. Тэгэхээр энэ хяналт шалгалтын чиглэлийг бол бас их онцолж байгаа шүү. Тэгээ ялангуяа одоо жишээл нөгөө тийм одоо зарим улсууд яваад байдаг нөгөө public hearing гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр зүйлүүд рүү ч гэсэндээ бид нар бас нэлээд ойртуулах хэрэгтэй гэдэг ийм санаа. Тэгэхээр энэ утааны асуудал дээр бол тусдаа тэр явна. Гэхдээ энэ нь нөгөө үндсэн зорилгоос бас бүдгэрүүлчихлэхгүй тий. Зөвхөн одоо нөгөө хариуцлага тооцох нь ихний одоо зорилго болчих болохгүй. Тий. Тэгээ энэ дээр бол өчигдөр тэр нөгөө байгаль орчин хүнсүдэн аж ахуйн байнгын хорон дээр бас одоо манай чин бүрэн гишүүн тэргүүтээ зарим гишүүд ямар санаачлаг гаргаж байгаа гэхэлэр ерөөсөө энэ утааны асуудал чи ийм айхтар тулгамдсан тий нийгмийн хуруу шиг ихтэй ийм асуудал учраас ерөөсөө парламентын байнгын бүтцэд энэ агарын бохирдлыг одоо тэмцэх дид хороо байгуулъя гэсэн бас санаачлаг гараад байгаа. Тэр нь болохоор ингээд өдөр тутам нэг араас нь хөөцөлдөх. Одоо хүний эрхийн дид хороог жишээ байгаа шүү дээ. Тэрэн шиг нэг тийм дид хороо байгуулъя гэсэн бас санаачлагууд гарсан. Тэгэхээр энэ бол яг нэг хурлын дотор л бүтц юм чинь. Одоо тэр чинь давхарцсан чигүүрэг энэ төр байхгүй шүү дээ. Тэгэл яг л нөгөө нэгсэг бүлэг гişүүд нь тийшээгээ орол. Тэгээд нөгөө асуудлын араас хөөцөлдөхөд илүү одоо нөгөө нэг хялбар арга механизм л бодж байгаа зүйл байхгүй. Тэр дээр ч гэсэндээ бас магадгүй шийдвэр гараад явах нь зүг байж болох юм. Тэг их мэдчлээ ерөөсөө нөгөө нэг бүхий л боломжоор энэ улсын хурл бол одоо энэ утаатай тэмцэх асуудлыг одоо богино хугацаанд шийдвэрлэлийн 3 жилийн хугацаанд шийдвэрлэе гэдэг юм хүсэл зоригтой байна л гэж харж байна. Таны түрүүний хэлсэнчлэн бас энэ шинэ улсын хурлын гишүүдийн хувьд бас салбар бүрийн төлөөлөл ороод ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр яг салбар бүрийнх гэдэг дээр одоо магадгүй утааны агарын бохирдлыг бууруулах боломжтой тэр салбарын яг жинхэнэ төлөөллүүд архитекторууд байгаа, эрчим хүчний салбарын инженерүүд, багш судлаачид хүртэл байгаа. Тэгээд яхахгүй таны саяны хэлдгээр төр хорооч байна уу? Өөр ажлын хэсэг гараад тогтоолынхаа чиглэлээр ч юм уу яг энэ дээр бол хүний нөөцийн хувьд бол өргөн боломжтой эдийн засагч байна тийм ээ. Өөр шиг ч бас эрх зүйч бас байна. Тэгэхээр ийм боломжтой болов гэж хараад байгаа. Сүүлд нь дүгнээд ажлынхаа төсгөл хэсэг рүү орж байна. Тэгэхээр ер нь утааны сонсголыг бол ер нь анхандаа санаачлаад оруулж яхад цаанаас юм 3 үндсэн сонсгол байна л та тийм Монгол улсад л тийм. Тэгэхээр яг бид нар бүхэн айлуулах түрүүний саяны таны хэлдгээр альва нэг хүнийг шийдхийг гэхээсээ илүүтэйгээр ерөөсөө л дараа маргаашаал харьяа шийдхий гэдэг үднээс эхлээд үнэлье. Тэгээ сайжруулъя, эзэмжүүлъя гэсэн ийм 3 үндсэн уриаттай орсон. Зорилготой ч уриалга төшөөлөд орсон. Энэ зорилготой хүрэхэд та бүгдийн оролцоо маш чухал. Гэхдээ сонсголын хувьд
та өөрөө хэр үр дүнтэй болсон гэж хардаг вэ? Яа хүмүүс чинь нэг аль нэг хүнийг шийтгэж хянахгүй бол нэг үр дүнгүй сонсгол бит болсон гэж бас зарим хүмүүс шүмжлээд байгаа. Юуны өмнө өөр чинь бас баяр хүргэе те. Бас яг энэ сонсголыг санаачлаад иргэдийн гарын үсгийг одоо цуглуулад тийм бид бүгдээ тийм багаараа яг тийм одоо бас иргэний нийгмийн төлөөллүүд идэвхтэй иргэд байгаад бол маш баярлж байгаа. Яг тэгэхээр энэ чинь хамтын ажил байхгүй те. Зөвхөн одоо жишээл хин нэгэн хэсэг бүлэг хүмүүс юм биш те. Тэгэхээр тэн дээр бол та бүхэнд бол маш их талархаж байгаа. Нөгөө талаас бол яг мэдээж хэрэг альва нэг юм 2 хоногийн сонсгол хийгээд ч юм уу бодит үрдүн нэхэхэд бол бас хүнд тий. Гэхдээ бол одоо жишээл өчигдөр ингээд юм тогтоолын төсөл байнгын орон дээр явж ийн 7 хоногийн чуулганаар орон тий. Тэгэхээр ингээд нэг улсын хурлаас тодорхой тогтоол шийдвэр гараад явна гэдэг бол энэ сонсголын бас тодорхой үр дүн мөн. Магадгүй тэр төр хороо байгуулагдаа тий бас ингээд бүр ингээд 6 сарын туршид араас нь хөөцөлтөд явна гэдэг бол ингээд шал үр дүн авчирна. Тийм ээ. Тэгэхээр яг бид нар нөгөө нэг бас нэг юм өргөс авц юм шиг байдлаар асуудлыг дүгнж бас болохгүй. Тийм ээ. Яг л энэ чинь айгүй тийм шийдэхэд одоо нөгөөс амаргүй гэдэг шиг асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө байнгын ажиллагаа хэрэгтэй. Тэ тэгэхээр нэг удаагийн уралд орлоо гэдээ бас чинь ингээд бүх зүйл гой сайхан болчихгүй гэдгийг л бас дор бүрний ойлгомоор байгаа. Тэгээ энэ дээр яг энэ утаатай тэмцэх одоо энэ утааг үгүй хийхэд бол яг цагаад болохоор бас иргэдийн маань санаачлага, иргэний нийгмийн байгууллагуудын санаачлага тий маш чухал байгаа. Жишээл энэ одоо салбарт магадгүй янз бүрийн технологийн шийдлүүд тий одоо яасан компаниуд ч гэдэг юм уу тий хоримтлуулсан эсвэл одоо ингээд одоо бий болгож байгаа зах зээлд нийлүүлж байгаа тэр компаниудын бас идэх санаачлага гих мэтчлээ ингээд эн чинь ингээд нийгмээрээ хөдөлж ижил энэ асуудлыг шийдэн тий эсбүгөөс нөгөө захиргаа дэлхийн аргалуулалт орох гэдэг шүү дээ. Тэгэхээр нийгмээрээ яаж хөдлөх ёстой вэ гэхэлэр за одоо ингээд нөгөө иргэний нийгмийнх нь бол ингээд төрүүлээд ингээд сонсгол хий те одоо энэ асуудал дээр шүглүүлээ гэж явж гин тийм ээ. За араас нь бол одоо нөгөө бас нөгөө ногоон хөгжлийн уртсгуур төв байна те. Энд дээр чинь болохоор бас ингээд салбарын мэргэжилтнүүд бас тодорхой одоо нөгөө шийдлүүдэд танилцуулаад бас ингээд нөгөө арга зам эргэлхийлээд явж байгаа те. Тэр үл ингээд бас маш зөв санаачлах гэж харж байгаа. Тэнгүүд араас нь нөгөө иргэд байна. Иргэд ч гэсэндээ одоо бүгдээрээ л аяд тухтай орчинд амьдрахыг хүсэж байгаа тийм ээ. Хин л одоо өдөржингөө нөгөө 100 манаад одоо угаартчих байдэ энэ төр гэсэн байдалтайгаар ингээд айцтай амьдрахыг хүсгэвтэй. Тэгэхээр иргэд маань болохоор бас энэ одоо мэдээллийг олон их усрээс аваад тийм үү өөрсдийнхөө одоо нөгөө нөөц болцоонд тулгуурсан байдлаар энэ одоо яндангаасаа салах одоо арга замыг эргэлхийлээд бас явмаар байгаа байхгүй тий. Яг гэхээр одоо жишээл үнэхээр тэр нөгөө өдөржин гал түлээд тий ялангуяа одоо бага насны хүүхдтэй гэдэг юм ах бод настай гэртээ ингээд байнга байдаг айлд одоо тэр галчийн ажил хүртэл нөгөө бидний ярьдаг хөсгөө хөдөлмөр. Тэг их мэдчлэн тэр чинь л одоо бүр эдийн засгт бас л сүргнүүлээд. Тэ айл болохонд нэг хүн одоо тэнцээ тэгэл баг гэрээ манаа сууж штэ. Тэг их мэдчлэн. Тэгэхээр тэн дээр бол ингээд юм бүгдээрээ л хичээмээр байгаа. Тэгэхээр одоо бид нар харин ингээд юм хөгжсөн энэ техник технологи хөгжсөн энэ мэдээллийн урсгал ийм амар сайжирсан үед энэ мэдээллүүдээ яаж түгээх үү гэдэг дээр л айгүй тийм ухаалаг шийдлүүд батжилбар байгаа. Тэ одоо жишээл би одоо ингээд ийм 5 амтай гэртээ хүн байлаа гэж үзэхэд ямар аргаар хямд төсөр тэ богино хугацаанд асуудлаа шийдэх боломжтой вэ гэдгийг бас ингээд мэдээд авчмаар байгаа байхгүй. Тэгээд тэрийг бол одоо жишээл та нар маань ч гэсэндээ хийх байх гэж найдаад байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн салбарын ч гэсэн давхар ороод ирэх хаа. Тий. За таны хувьд иргэдийн оролцоо маш чухал гэдгийг бас хэллээ. Гэтэл нөгөө талдаа яг дунд шатны төрийн байгууллага болон бас хувийн хвшлийнхний оролцоо бас маш их чухал байгаа. Та бол эдийн засагч хүн нөгөө талдаа бас эрхцүүч мэргэжилтэй босолсон мэргэжилтэй. Тэгэхээр яг энэ хоёр салбарын зааг дээр бидэрт бас нэг боломж харагдаад байгаа нь татварын багц зүйлийн одоо хуулийн төсөл орж ирж байгаа шүү. 2024 онд гарсан бас нэг агууштай нэг шийдвэр бол яхаарахгүй нааж ахын нэгжийн албан татварын 1% хэрвээ одоо жишээ нь утааны салбарыг агаарын хөрлөгийг буруулах зарцуулсан бол буцаагаад өгнө гэсэн одоо энэ заалт шийдвэр тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас манай хувийн хвшлийнхэн бас ямар оролцоотой байх вэ гэдэг дээр хоёлаа ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр манай хувийн хвшлийнхэн бол бас л дор бүрний ажиллаа хийгээл явж байгаа тий. Одоо орон сууц барьж байгаа нь барьж гин тий. Технологийн шийдэл санал болгож байгаа хүмүүс нь санал болгож гин. Гаднаас бол одоо цоошин технологиудыг бол богино хугацаанд оруулаад ирж гин. Тэгэхээр
бид нар гол нь яг тэр орон зайг нээх хэрэгтэй байна. Тэгэхээр магадгүй одоо жишээлбэл тэр нөгөө юм бичил их усрүүд дээр янз бүрийн тусгай зөвшөөрлүүдийнх нь тоо багасгах тий айгу хэлбэрхэн байдлаар асуудлуудыг шийдэх нөгөө дундчны төрийн байгууллагууд чинь тийм ээ гих мэтчлэн нөгөө хувийн хвшлээ ингээд нэг дэмжиж явчих юм бол манайхан бол хаанаас л хаанаас ямар л бол ямар шийдэл олж ирээд тэгээ тэрийг ингээд яг Монголынхаа орчинд тохируулаад явчих бол одоо бүрэн одоо тийм нөөц болцоо байна штэ. А тэгэхээр энэ удаа магадгүй бас эдийн засгаад хэлэх бас нэг боломж байхгүй тий энэ утаанаас ангижрах тэр одоо бүх нийтийн үйл хэрэг гэдэг чинь бас нэг давхар маш олон одоо юм салбаруудыг бий болгоно. Тэгээ жижиг дундийнхан тий жижиг дундийнхан. Одоо жишээл нөгөө байр дулаалдаг бас нөгөө багууд байна шүү дээ. Бригадууд тий. Тэгээд ер нь одоо ч гэсэн бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэд нар нь ингээд маш олноороо ингээд ажиллаад тэгэл ерөөсөө танай байран дээр очил шууд ингээд нэг одоо хэд хоногийн дотор дулаалаад яваад өгдөг. Тий. Тэгэхээр чинь ингээд бидний нэг богино хугацаанд бүр ингээд бүхэл бүтэн салбарууд бий болох боломжтой байхгүй. Тэгэхээр энэ дээр бол манай бас бизнесийнхэн яг тэр зүйлээ бас бодоорой гэж хэлмээр байна. Тий. Яг л альва одоо юу гэдгийг одоо сорилт ч юм бол альва бэрхшээл бол бас нэг боломж байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр боломж бол бас манай ажлын байр бий болох мөнгө олох боломж гэж бас хараарай гэж хүсэж байна. За завгүй хоёрынхаа дундуур бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Таны дараагийн үйл ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчдээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгымдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөхөрлөөс хар хайрцаг